Аливаа гэр бүлийн амьдрал хийж бүтээж байгаа ажил хөдөлмөр тэднийг ажлын байраар хангаж байгаа байгууллагаас ихээхэн хамаардаг. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийн ээлж дугаараар бид Сүхбаатар аймагт ажиллаж амьдардаг залуухан гэр бүлийг сонгосон юм а. Эднийх 2 хүүхэдтэй, өөрийн гэсэн орон байртай, гачигдаж дутагдах зүйлгүй, аймагтаа сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Бусдад үзүүлчих юу ч байхгүй кинишгэ тэрсэн 2 хүүхэд л сэтгэл нийлж айл гэр болсон бол өнөөдөр байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байна гэж ярих энэ залууг Батмандах гэдэг. Тэрээр их нэртэйг Цайрт минерал компанид ажилладаг юм байна. Хэдийгээр мэргэжлийн биш ч гэлээ энэ компанийн өөрийн сургалтанд нь хамрагдаж үйлдвэрлэлээр өөрсдийн мэдлэг чадвараа нэмж өдгөө компанитайгаа хамт өсч өндөж яваа нэгэн гэр бүл мөн нэгэн байгууллагын талаар бид та бүхэнд танилцуулъя. Сэтгэлд гал байвал 100-нд оч гэрэлтхийн адилаар ажил хөдөлмөрийнхөө үр шимийг компанидаач орон нутгийнхаа хөгжилд ч зарцуулж байна гэж хэлж болох энэ сайхан залуу гэр бүл уул уурхайн салбарт ажил амьдралаа зориулсандаа баяртай байдаг. Би 97 онд Сүхбаатар аймагта 10 жилийн сургууль төгсөөд 98 онд Улаанбаатар хотод очиж сэтгэл судлаач мэргэжлэлээр суралцаад 2002 онд төгсөөд нутагтаа ирж иржсэн. Манай гэр бүл битэрч хотод битэрч нэг сургуульд байсан. Манай болох нөгөө анги. За анх тэгэл хүүхэд оюутан болол жоох хүүхэдлээж юу. Тэгээ манай хүн биш нэгдүгээр курстэй ээжийнхээ хичээн суудаг байсан. Тэгээ хоёрдугаар курсээсээ том болсон ихч шүү дээ. Оюутны байранд орно гэдэг. Тэгээ оюутны байранд орсон юм аа. Месси. Тэгээ Месси оюутны байранд жил шахуу амьдраа. Тэгээ манай хажуутлын өрөөнд итгэлээс юм байл л дээ. Тэгээд л оюутны байранд байхдаа бид нар ч татсаад улам илүү татсан. Тэгээд анх хүүхэд байхдаа амьдрал эхэлжсэн дээ. Оюутны нэг юм хаашаашаа 3 метрийн өрөөнд хоёулаа анх айл гэр болол кинишгнээс өөр өмчгөө кинишгнээс өөр хүнд үзүүлэх юмгүй тийм хоёр хүүхэд айл гэр болчихсон. Тэгэл хоёулаа тэгэл ойрхон байсныг ч хэлэхүү тэгэл хөршүүд чинь орж гарна. Тэгэж явсаар гал нэг гэр болчихсон да. Тэгээд бид тэр оюутан багт манай анхны хүүхэд маань гараад тэгээд Сүхбаатарын хүн болчиход сууж энэ өнөөдөр яхаар гэдэг аав ээж гэдэг юм хариуцлагатай алунд томлогцуулсан та. Тэгэл амьдрахын төлөө төдийгөөс өдий хүртэл тэгэл амьдарч байна. Сайхан амьдарч байна. Энэ компанитай энэ сайхан хамт олонтой ажил амьдралаа олсондоо бид яг хоорондоо ярилцахтаа баярлалтай байхгүй. Чи бид ямар азар тийм салхитай өдргөнд тэр цайрт ярилцлаганд орё гэж ярилцсан юм болоо. Тэр шүмний амьдрал янз бүрч тийм ээ. Харин өөр замаар бус залуучтай адилаар одоо тэл солонгос одоо ямар ажил гэдэг лээ те. Тэл солонгост харлаад борлоод тэгэл бэлтгэлдэл явж байгаа ч байсан юм л. Тэгж бас бид тэр ярилцдаг. Би яг нөө хүүхэд нөө Эрдэнэтээс ерөөс гарч үзээгүй. Тэгээ нөө оюутан болол хотод ирж байгаа байхгүй. Тэгээ яасан ч жоо мэдлэгтэйсэн. Тэгээ нөө бүх аймагуудыг яг Эрдэнэт шиг ботцсон. Тэгэл уул ургат мургат тэгэл. Тэгээ гогч юу н бусад Эрдэнэт хот ч нь болохоор нөө бусад аймагуудад л айгүй хөгжил өндөртэй байсан юм байлээ. Тэгэл Сүхбаатарт анх ирээл манай ээж аав бас нөгөө уулын ажиллах Эрдэнэт төлөвлөлт хоёулаа ажилтдаг байсан. Тэгээ ер нь Эрдэнэтийн ч тэр чигээр ихэнх нь л ер нь манай байрныхан ч гэсэн ер нь тэр микрох ихэнх нь бүгд л ер нь гогт ажилтдаг байсан. Тэгэл тийм болохоор энэ дээрээ дуурханд ажил мэхлэр нь ер нь ойрхол байсан л та. Нэг тийм хариул ер нь сонсогдож байгаа. Тэр тэр үед ярилцчихсан юм л та. Хоёул болохгүй юм гар юу биш тийм ээ. Тэр үед бид дөнгөж сургууль төгсөөд ирсэн. Цалин мөнгө ямар байлаа тэр үед. Тэгээд анх залуу улс чинь ингээл яг дэмжих талаараа бол төсвийн байгууллага төрийн бас олгож бас харьцангуй шүү дээ. Тийм нөхцөл байсан учраас бид тэр яг соёл болохгүй гарьяа. Өрхөختөө орхиж сөрөл гарыг ярьж лээсэн. Яг тэр санааг бол манай Цайрт минерал компани эргүүлээд тийм доктор сурчлалтай өрхөختөө ээж аавтайгаа их орондоо идэвхтэй амьдрах боломжийг олгож өгсөн. Тэрэнд нь бас сэтгэл хангалуун байд. Тэр бас 9 жил болсон юм шүү одоо бодож байгаа. Тэгээд Сүхбаатар аймагтаа ирээд хүүхдийн төлөө төв дарга зүйчээр ажиллаж байгаад Цайрт минерал компаниг сонгов.
ажиллах тийм шинэ орчин бүрдсэн. За тэгсэн чинь нөгөө зар явсан амин телевизээр. Тэгээ очиж уулзлаа. Тэгсэн чинь хиймдээ сайн байсан уу, пиццэгтэй сайн байсан уу гэж асуусан байхгүй. Тэгээ би ч уулын сэтгэл зүйчтэй гэдгсэн чинь энэ хоёрын аль хичээлдээ сайн байсан бэ гэсэн. Тэгэхээр пиццэгтэй арайд ирсэн хийм юм байхгүй. Тэгээд пиццэг хичээл гэсэн чинь нөгөө эсэргүүцлийн томьёо бичгээд. Тэгээ эсэргүүцлийн томьёог нь биччихээд одоо юунд зорох гэж байгааг мэдэхгүй. Тэгээ байжсэн чинь заа гэ. Тэгээ нөгөө ярилцлаган тэгээд авчиж байгаа. Тэгээ байжсэн чинь нөгөө ингээд нөгөө тэнд ярилцлаганд орох гэж байгаа хүмүүс ингээд нэг нэгээр ороод. Тэгээ юунд ч орох гэж байгааг мэдэхгүй. Тэгээ суужсэн чинь харин юу болж байгаа. Дуудсан байхгүй нэг. 10-аад сүүчүүдийг охтуудыг тэр үед ч одоо жоох л байсан юм шүү дээ. Дуудаад тэгсэн чинь ийм юу дэд станцтай ажиллана. Диспетчерээр ажиллана. Цахилгаантай харьцдаг, өндөр хүчтэй харьцдаг. Ийм ажил оронд хайдаг. Тэгмүүд нь би ч нөгөө тийм 5 хүнээс амар айдгийн юм чи. Тэгээ яа нэг дотор өрдөөс төсөөлөхгүй. Тэгээ ямар ч гэсэн тэр нөгөө нэг манай аймгийн өндөр дээр идэг тийм дэд станц дээр бид нар танилцуулж байгаа байхгүй. Тэгээ яг нэг үний ой тон буухгүй. Тэгээ бид хэд чинь сургалтанд 2005 оны 5 сард яг 10 үедээ юм хүүхнүүд суугаад тэгээ төгсцөөчсэн. Тэрнээс нь 9 ажилтан авч ирсэн. Тэгээд тэгэхээр чинь бүр хамгийн анхны ууган ажилтан болчихж байгаа байхгүй. Бүр 2005 оны 8 сард орсон хүмүүсээс. За тэгээд цаарт минерал компанид дэд станцын диспетчерээр томилогдож ирсэн дээ. Тэгээд дөө хүртэл ажиллаж байна. Анх байгуулагдаж байхдаа тэгэл бас өөр л байсан л та. Анх хөрөнгө оруулалт хийгдээд ажил жигдрээг байх гэдэг бас тэгэл хав хангамж тэгэл янз л байсан. Цалин мөнгө ч гэсэн янз л байсан. Тэр үед бас монголчуудын дунд янз янзыг яриа хардагсан. Тэгэл одоо тэр 9 жилийн хугацаанд бас шатшатаар ингээд бүх юм дэвшлэл байна л да. Анх биднээс залуучууд ороход яг үнэхээр 40 50 70 мянганы цалин аваад явдаг гэсэн. Тэгэл сар сараар тэгэл тухайн үеийн инфляцийг дагаад 1 жил 1 сар 6 сард ингээд шатшатаар нэгдэл явж байна. Одоо л яг та цалин мөнгөний асуудал бол бид ярилцдаг юм дээл. Компанитайгаа үйлдвэрчний өөрсдөө нэмүүлээ барыг гэл. Тийм ээ? Компани үйлдвэрлэгч төр цааш нь гэл яриад хамтын гэрээ хэлцээр тодорхой хэмжээнд нэмэл яваад л байгаа л та. Тэгээ хоёлаа нэг байгууллагт ажиллана гэдэг чинь бас давуу талтай л та. Хоёлаа нэг юм зүрх сэтгэлээр оролцчих нь, хоёлаа зэрэг гэртээ тараад ирчих нь, хоёлаа зөв ханаар дэлгүүр орш яваад итэж уух юмаа цуглуулчих нь. Зэрэг ээлж хаамралтыг шавдаг ч юм уу тэгээд энэ тэрүүгээр яваад одоо компаниас зохион байгуулагч байгаа үйл ямар нэгэн үйл ажиллагаа байна тий. Тэрийг дотроос нь мэдрээд хоёлаа зэрэг орох юм байвал орчих нь. Ажлаасаа хоёлаа зэрэг буугаад ирчих нь. Тэгээ хоёр биенийхээ уур хажаа айгу хүнд шүү дээ тий. Тэгээ яг би бас нөгөө нэг яг нөхрийнхээ нөө цэг хайж байгаа нь гардаг болохоор айгу хүнд тэр мөрийн бас нэг хайшил мэрэгжлийн онцлог ойлгох тал дээр айгу хүнд тийм л. Мэдээж ажлын байр болгон тэгэл үүрэн гэсэн хариуцлагатай, үүрэгтэй, оройлттой. Миний ажил бол хөвлөн ажил оператор гэдэг маань яг термдэгдээд ирж байгаа бүтээгдэхүүнийг тийм ээ. Нэг одоо энэ чинь манайх чи бутлуураас дамжаад л орж ирдэг байхгүй. Бутлуураас манайх 7 конвейер дамжаад 3 шитлэн бутлуураа дамжаад манай цех рүү орж ирдэг үсэнд. Хөвлөн байжуулах термин цех гэдэг орж ирдэг. Тэр анхны термин цех рүү орж ирээд MQS 27336 гэдэг тийм маркет тийм сараалжин термж байдаг. Тэр терм дээр анхны орж исэн хүдэр маань байглаар орж ирж байгаа шүү дээ. Тэр хүдэр маань бутлагтаад тэндээс битүү дамжлага гэж ярьд юм да. Битүү дамжлагаар дамжигтаад 1077 мм хүртэл термдэгдээд тэгэд яг миний ажлын байр руу орчдөг байхгүй. Миний ажил нь болохоор хөвлөн байжуулах гэдэг. Миний ажлын байр руу орж ирэхээр тухайн яг байглаар орсон байгалийнхаа өнгөөр байсан тэр бүтээгдэхүүнийг тэр бүлэнгээ гэдэг юм да. Тэр бүлэнгийг уруулж өгөөд хими элементүүдийг хийгээд тэгэл ердөө хими элемент хийгээл тэр байгалийн бүлэнгийг шууд бүтцийг өөрчлөө явуулчих байгаа байхгүй. Тэгээ манай технологич болохоор хөвлөн байжуулагч болохоор хөөсөнд наазуулах технологич явдаг юм л да. Тэр технологи тэгэл тэр технологич болохоор диж политаз машинаар дамжиж өгнө.
тэр 3 төрлөө уруулж хийгдэн тэгжээд бүтээгдэхүүн өөрийнх нь хүний нүдэнд харагдах үнэртэх мэдрэх хүнд харагдах бүх юм өөрчлөгдөөл хөөсөндөө цайраа нь халдуулаад тийм ээ тэгэл гарч ирдэг л дээ. Тэр ажлын хариуцлага гэдэг нь яг өөрийнхөө ажиллаж байгаа ажлын байрыг би бас нэлээд хариуцлагатай боддоо шүү. Тэрэндээ ороод ирж байгаа бүтээгдэхүүнийг хүүлэн байжуулахаас гарахтаа үндсэндээ яг эцэг бүтээгдэхүүний нэг дамжлал дутуу бүтээгдэхүүн гарч байгаа байхгүй. Манагаас гарсан бүтээгдэхүүнийг ажлын сектор аваад өртгөрүүлээд шүүгээд тэгэл савладаг байхгүй. Тэгэхээр манайхаас гарсан бүтээгдэхүүн дээр дараагийн оператор бол ямар ч тийм химийн уруулж олон бусад бүтээгдэхүүн хийхгүй. Манайх л яг тэрийг яг бажимлын агуулмжийг өндөр байхгүй юу гэдэг маань бажуулалтын өөрийнх нь операторын ур чадвар хариуцлага шалтгаалдаг байхгүй. Гişтэн ч яг хүдрээ сайн хүдрээ ороод ирэхлээр гэхэд тэр хүдрээ танихгүй хүдрээ мэдэхгүй бажуулалтын оператор бол эцсийн бүтээгдэхүүн агуулмжийг унгаачдаг байхгүй. Хэдийгээр муу хүдрээ ороод ирэхлээр бажуулалтын оператор маань хариуцлагатай тийм ээ ажиллаа дадлах чадвартай байгаад тэндээс гарах эцсийн бүтээгдэхүүн агуулмжийг өндөр байлгах чад боломжтой. Эдгээр нь бас бага байлгах боломжтой. Деталь авалтын өндөр байлгах боломжтой. Тэргүүрээ бас харьцангуй юу гэдгийг бас толгой их шаардна. Тэрнээс хариуцлага шаардна. Тийм л ажлын байр даа юу. Манай ажлын байрны онцлогч нь болохоор одоо үйлдвэрлэлийг цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангахад л оршиж байгаа. За ямар нэгэн саад бэрхшээл гараад хүчлийн хэлбэрлээс л тий хүчтэй өндөр түвшинд хүрлээ гэхэд янз янзын тоногдол гимтэж шатаж болно тий. Эсвэл хүчтэй одоо буураад доошо бүрдээр түвшинд орлоо гэхэд тухайн үйл ажиллагаа явагдаж чадахгүй. Тийм учраас энийг л хэвийн тасралтгүй хангахад л янах тийм өөртөө ажил юм байна да. За манайх ч бол яг шат чатны үн гэсэн өөр хуваартай л та. За манай бид нар бол тогныхоо хүчлийн түвшин хянаад суужгаад ямар нэгэн ихс болон багасгах үйл ажиллагаа явахад доронтой тесттэй холбогддог байна. Тэгээд доронтоос ямар нэгэн хариу арга хэмжээ авах. Харин одоо үзэгч танд Цайрт минерал компанийг товчхон танилцуулъя. Монгол Хятадын хамтарсан Цайрт минерал компани анх 1998 онд байгуулагдаж 2005 оны 8 дугаар сараас эхлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших төмөртийн овооны цайрын байжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулж өдгөө үйл ажиллагаанд тогтворцсон Монголын томоохон уул уурхайн компаниудын нэг юм а. Монгол Улсын Металлимпикс компани төмөртийн овооны цайрын ордыг ашиглахад шаардлагадах хөрөнгө оруулалтыг олох зорилгоор гадаадын олон бүс компанитай идэвхтэй харьцаж ажилласны үр дүнд Хятад улсын өнгөт төмөрлөгийн гадаад дахь барилга зураг төслийн компани буюу товчлон нэрээрээ NFC-тэй Монголын тал 49%, Хятадын тал 51%-ийг эзэмших улмаар хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь нь 50-50 болж өөрчлөгдөх нөхцөлтэйгээр хамтран ажиллах гэрээ байгуулж Цайрт минерал хязгаарлагдмал хувьцаат компанийг байгуулсан түүхтэй маа. Цайрт минерал компани хамгийн анхны тогтвортой байдлын гэрээг 1998 онд Монгол Улсын засгийн газартай байгуулсан бөгөөд 2006 онд Монгол Улсын их хурлаас стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтанд хамруулсан. 2007 оны 8 дугаар сараас тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжийн орлогын албанд татварлан нөөц ашигласны төлбөрийг одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бусад уул уурхайн компаниудын нэгэн адилаар төлж байна. Цайрт минерал компани төмөртийн овооны цайрын уулын байжуулах үйлдвэр нь аймгийн төв болох Баруун урт хотоос 13 км-д оршдог ил уурхайн аргаар жилдээ 350-аас 400 мянган тонн хөдөр олборлож 50% агуулга бүхий 70 мянган орчим тонн цайрын бажмал үйлдвэрлэн экспортод гаргадаг юм. Нийт 11 хилтэс нэг салбар төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 370 гаруй ажилтнаа болжээ. Энэхүү 370 гаруй ажилчдын ихэнх нь орон нутгийн иргэд бөгөөд Батмандхих шиг олон гэр бүл энд ажилладаг. Монгол хүнийг яг зөв удирдлага, зөв менежментээр хийгээд тийм ээ. Монгол хүний хөдөлмөрийг зөвөр үнэлээд урмын нөгөөдөө болос монгол залуучууд хинээс дутахгүйгээр ажил дээр өөрөө хийж байгаа ажил дээр дадлах чадвар эзэмшээ явах бүрэн боломжтой юм байна гэдгийг бас ингээд хажууд нь цогтойх холилдол готолтой явж байгааг ойлгосноо л да. Манайчдэл дандаа ихлийн бус улс шүү дээ яг үндэ. Тэгэл гол урвалжийг өөрчилдөг, гол технологи өөрчилдөг инженерүүд нь монголчууд, Монгол инженер гэдэг инженерүүд. Тэгэл тэрнээс доош нь меслүүд бүгд л болохоор дандаа наад шиг ингээд ихлийн бус залуучууд.
тэр мэрэгжлийн бус залууч дунд чи тэгэл зарим нь цэргээс ирсэн залуу байлаа, зарим нь 10 төгсөөд ирсэн залуу байлаа, зарим нь тэгэл өөр ганы бичээрдээ сууж ирсэн залууч л. Тэгэл хэдүүр чинь 2-3 жилийн дараа болчихлоо. Нөгөө дор өөр гэсэн хийж байгаа ажил дээр эзэн болоо явчихдаг. Чадвар сууг явчихдаг. Хичээлдээ гитад үтээ шууд одоо ажлыг тайлбарлаа л явчих юм чинь тийм юм байна. Хятад хэлээр төгс ярихгүй ч гэсэн ерөнхийдөө тэгэл явчихна гэдэг чинь тэгэл манайхан түүн дундаа манай уурхад ажиллаж байгаа залуучууд бас чадвартай юм байна л гэж хөдөө бодож шүү дээ. Манайх ч болохоор Азтаа ч юм уу тийм ээ гэж ярих гэж цайрын яг Монголдоо мэдээж ганцхан үйлдвэр тийм Азтаа зүүн Аз талтай наадталтаа Азийн цэшин дээр бас яг энэ томоохон үйлдвэрүүд ингэ орд юм билээ. Түнчлэн компани үйл ажиллагаагаа ихтгэл зүтгэлтэй боловсон хүчнүүдийнхээ хүч хөдөлмөрөөр тогтвортой явуулахын зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудалд ч ихэнх анхаарал хандуулдаг гин. Аливаа компани тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагийн бас нэг томоохон үзэлт бол яалтчгүй нийгмийн хариуцлага гэхэд хэлцдэггүй. Залуу улсууд хамгийн гол эрхтэй зүйл юу гэдэг вэ гэхээр орон байрны нийгмийн асуудал те нутаг орондоо доктор суурьтай ажиллахад хамгийн гол зүйл бол орон байрны асуудал байдаг. Тэрийг манай компаниуд бол сүүлийн 3 жилийн хугацаанд бол тэгэхээр дөрөвтэй нэг нүдэнд харагдах за шийдэж өгч байгаа л да. Тэрний нэг илрүүл одоо ингээд 10 эхний ээлжийн байшин чинь орон сууцч болохоор 10 онд ашиглалтанд орсон юм. Тэгээд 13 онд бас 2 дугаар ээлжийн ашиглалтанд ороод. Тэгээд анхны орох чинь бас ингээд биднээс бас залуучууд ихэнх нь манайх чинь залуучууд шүү дээ. Тэгээд залуучууд жоохс биднээс ч ингээд цалингаараа ингээд өөрсдөө гэсэн хөрөнгө мөнгө авахгүй чинь. Биднээс тийм болохоор ч банк ч бас тавих шаардлага нь өөр. Тэр бүх боломжийг харгалзаад манай компани бодлого бас хэцүү хоногчтой шийдсэн гэж боддог. Анх орон суусанд орох нөхцөлийг биднээс их ойлгомжтой болгочихсон. Чи энэ компани юу хийвэл яаж ажиллах энэ байранд орох боломж чамд нэгдэх вэ? Хоёрдугаар чамаа ийм боломжоо нэгэд ирэл манай компани зүгээс ингээд дэмжиж өгнө гэдэг. Тийм гоё юу гэдэг юм л та. Журам. Тэр журамд л ерөнхийдөө хүн болгол мэдээж хүн ажил хийж байгаа юм чи тэгэл тэр журам тэр болцолд хүрчих гэн төлөө гिचэн зүтгэн залуучууд тэгэл тэр утгаараа биднээс бас нэг асуудлыг өрөвтэй хэмжээ шийдүүлсэ. Тэгэл өмнө ярьжсэн тэр үйл хөдлөлт ингээд биднээс үйл хөдлөлгөөс хамгийн түрүүнд байранд орохын тулд санхүүгийн бэрхшээл өгдөг байхгүй. Тэрийг компани манаас өөрийнхөө хэмжээнд бас өрөвтэй боломж залуучууд биднээс үед боломжийн хэмжээ шийдэж өгсөн гэж боддог шин. Одоо жишээ нь манайх ч одоо ингээд анх ороход тэр хүн байшингийнхаа үндсэн төлбөрийн 30% өгнө. Дахиад 2 жилээр дахиад 30% өгнө. Дахиад 2 жилийн дараа 30%. Тэгээд 5 жилийн дараа 10%. Тэгээд ингээд ороход чинь Сүхбаатарын аймагт одоо ингээд арилжааны журмаар баригдаж байгаа байшингуудаас хамгийн хямдхан баригдаж байгаа манайх байхгүй. Одоо Сүхбаатарын аймагт 2 өрөө байр 50 саятай байлгээд манай байр компани байр чи одоо тал үнээр гэсэн ажилчтай олдчихж байгаа. Тэргүүрээ бас яг залуучууд биднээс яг энэ орон нутагтаа энэ компанид доктор суурьшилтай ажиллахыг боломжийг нээж өгсөн гэж бодож байна шүү дээ. Манайх ч тэгэл одоо ер нь уран зөрөг ирч хүчээр л дүүрэн байдаг шүү. Хамгийн түрүүнд гэртээ халуун дулаавар амьсгалыг хаана бүрдүүлж гэртээ бүрдүүлж байна. Тэнд ажилласаа ядраад ингээд ирэх. Өөрийн гэсэн орон байштай, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж байгаа шүү гэдэг. Одоо тэгэл дүүрэн амьдрах гэж хамгийн сайхан юм гэж бодож шүү дээ. Манай энэ байр чинь 2010 онд ашиглалтанд ороод одоо 3 жил хэрчаал байж энэ да. За манай байр чинь одоо нийт 70 гаруй метр квадрат. За энд бол маань хүрт хоёрын рүү. Энэ манай хоёр залцсан юм байна. Манай аймаг чинь 7 цагаас цаас болсон. Ер нь өвөлтөө нэлээд хаалгаар орж хонгорхол. Жоо. Тэгээд манай аврахач бас өвлийн дулаалгын гэдэг бас хэмжээний хөгждөг юм байна.
Мөн Цард минерал компани зөвхөн ажилтныхаа төдийгүй нутгийн иргэд малчтын нийгмийн асуудалд ч тодорхой дэмжлэгүүдийг байгуулагдсан цагаасаа өгсөөр ирсэн байна. Түүнчлэн аймгийн төвийн өнгө дүрхийг сайжруулах ажил, аймгийн засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ч хийж амжжээ. Манай компанид Батмантхих шиг олон сайхан гэр бүл ажилладаг. Бид ажилчид тус бүрт нь анхаарал халамж тавин тэдний нийгмийн асуудлыг шийдэхин төлөө хичээн ажилладаг. Компани зөвхөн ашиг олох биш, олсон ашигаасаа нийгмийн сайн сайхан ирээдүйн хойч үедээ зориулах хэрэгтэй гэж боддог. Монголын царийн уурхайг тэргүүлэх компани болохын хувьд бид энэхүү үүргээ гүнээ ухамсарладаг. Компани нийгмийн хариуцлага гэхээр хүмүүс 3 удаа тарааж асрамжийн газарт ганц нэг удаа тусламж үзүүлээд өөрсдийгөө нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч мэтэр хэвлэл мэдээллийн хэрэгсээр сурчилсаар байна. Харин миний хувьд доктортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг компани нийгмийн хариуцлага гэж хэлэх болов уу гэж боддог. Өөрөөр хэлбэл татвараа цаг хугацаанд нь төлөх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байгаль орчинд ээлтэй, ажлын байран дэх аюулгүй ажиллагаа, цахилгаан, дулааны хэмнэлт, ажилчдын эрүүл мэндийн асуудалд анхаарна, даатгалд хамруулж хог хаягдлын хэмжээгээ бууруулдаг байх зэргийг ингэж хэлээд буй хэрэг. Манай компани уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуул эхэлсэн цагаасаа эрхэмлэн барьж ирсэн бодлого зарчим бол байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээлтийг маш сайн хийх явдал юм. Бид ашиглалт олборлолт явуулсан бүх талбайтай 100% техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг график төлөвлөгөөний дагуу тусгайлан хөрөнгө хүч гарган мэрэгжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдгээрээ уул уурхайн компаниудаас сүүлийн жилүүдэд хошуучлан манлайлж байна. Манай үйл ажиллагаа ажилчид, үйлчлүүлэгчид, харилцагчид, улс орон, нийгэм, байгаль орчинд нөлөөлж буй байдал нь эерэг байх ёстой. Мөн компани нийгмийн нэгэн субъект болохын хувьд нийгэмд урт удаан хугацааны тогтвортой хөгжих тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах ёстой гэсэн байр сууриас ойлгож ханддаг. Төрөөс гаргасан хууль тогтоомж дүрм журмыг хэрэгжүүлэхэд бид бусдад үлгэрлэн ажилладаг. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд бид орон нутаг болон нийгэмдээ хандсан маш олон ажлыг хийсэн. Эдгээр төслүүдийн заримыг нь дурдвал 2005 оноос хойш жил бүр Сүхбаатар аймгийн 44 оюутан залуусын сургалтын төлбөрийг сургуулаа төгсөлтөнд 100% төлдөг. Шинэ жил цагаан сараар нутгийнхаа ахмад настангуудад хүндэтгэл үзүүлэн тэдэнд гарын бэлэг гардуулдаг гээд баггүй ажлуудыг уламжлалт болгон захиан байгуулсаар байна. Мөн бид ажилчдынхаа хоол хүнсэнд эрүүл аюулгүй хүнс буюу өөрсдийн тэжээсэн малын мах, хөлөмжөндөө тарьсан хүнсний ногоог хэрэглэдэг. Мөн ажилчдын хоолнд хэрэглэхээс гадна тарьсан ногоогоо бүх ажилчдад тарааж өгөх, тэдэнд хэрхэн ногоо тарих арчлах талаар заах зэрэг компанид ажлуудыг өрнүүлдэг. Бид хүлэмжээ жилийн 4 улиралд ажиллагаатай байлгадаг. Манай аймгийн одоо төв цэг буюу манай аймгийнхын одоо хамгийн их ирэх дуртай газрын нэг. Тэгээд аймаг орноор явж байгаа аялал жуулчлалаар явж байгаа хүмүүсийн хамгийн ирж хамгийн дөрөнд ирж зураг авуулж альжаалаа тайлж аймаг орны байдалтай танилцдаг газрын нэг бол манай Сүхбаатарын талбай байгаа. 2007 онд тийм ээ 2007 онд бас манай компани хөрөнгө оруулалтаар энэ талбай орчныг нэлээд үед нь засад огцуулж мөн сүхчэнжийнхаа хөшөөг шинжилж ийм сайхан болгочод байна. Тэгээ энэ дээр орой үчийн цагаар зуны сайханд мөн өвлөл шинэ жилийн үеэр Сүхбаатар аймгийн багчууд мөн Сүхбаатар аймгийнхны хамгийн их ирж салхилах, зугаалах дуртай газрын маань нэг болчиход байгаа. Ягаад гэвэл энэ манай энд ирээд сууж байгаа хүн бол Сүхбаатар аймаг залуучуудын гот юм аа гэдгийг эндээс харж мэдрэхээр ийм сайхан орчин бүрдчихэд байдаг. Тэгээ энэ сайхан том лед зурагтаараа биднээс оройн цагаар хөлбөмбөгөө үзэл хотыг яаж амьдарч байгаа яг л тэгж амьдарч штэ. Би л одоо яг 4G онд гарч ирчээд байна л да. Анхын 4G ооч 2007 оны хүртэл зүгээр л нэг аймагтаа нэг өндөрлөг газар байсан. Тэгээ овоон дээр дөрвөлж дээр нэг юм жижигхэн овоотой. Тийм өндөрлөг байсан. Тэгээ манайхандаа бол Сүхбаатарчуудаа бол зайсан толгой юм да. Харин ийм байсан уул овоог манай компанийн 2008 онд тулгуур төр байгуулагдсан юм. 808 жилийн ойгоор анх манай компани удирдлагууд санаачлаг гаргаад аймгийн удирдлагуудтай хамтраад манай компани санхүүжилтээр энэ сайхан өндөрлөгийг одооний энэ байгаа юм өвлийнхин зогсолбор гэдэг юм да. Зогсолбор болтол хэмжээнд сайхан тогтчулчаад байна. Тэгээ би энэ амрал чөлөөцгөөс гэр бүлийнхэнтэйгээ энэ дээр гарч ирж салхин орох дуртай л да. Яагаад гэвэл бас энэ зогсолборыг энэ сайхан орчныг бүрдүүлэхэд манай гэр бүлийнхэн манай хамт олонны хөс хүч шингэсэн сайхан орчин гэж боддتي. Тийм болохоор би энд гарч бас аймаг орноо харж
дахин гарах дуртай байд юм аа. Сайхан орчин шүү. Манай аймагч өдрөөр л өнгө нэмээд байгаа. 2006 онд анх Монгол 2006 онд ч тийм улсын төсөөс татаасгүй аймаг болж ирсэн. 2005 онд манай цард мэл компани ашиглалтанд ороод тэгээ 2006 онд манай компани улсын төсөөс татаасгүй аймаг болж ирсэн. Тэгвэл мэдээж манай компани үүрэг оройл ямар их байсныг Сүхбаатар аймгийнхан бүгд мэднэ. Тийм болохоор манай уурхайн залуучууд, манай уур хачин залуучууд маань өөрсдөө батгаж явдаг. Өдөр ингээм аймаг өнгө төсөө нэмж яваад манай цард миналын залуучууд бид бүгдийг үүрэг оройл бас чамгүй их байд юм шүү гэж биднээс өөрсдөө онгочтой. Хамт олноороо найз доктор яриа суулгаараа өгсөн. Сүхбаатар аймгийн хөгжил цэцгэлтэнд бидний оруулсан хувь нэмэр бас их шүү гэж өөрсдөө онгочтой юм да. Ийхүү цард минерал компани шиг хийсэн бүхэн нь олонний нүдэн дээр ил байж орон нутаг цаашлаад улсынхаа хөгжил дэвшилд бодиттой хувь нэмэр оруулсан олон компаниудын талаар бид та бүхэнд дараа дараагийн дугааруудаараа хүргэх болно.